Энэ киногоор би зөвхөн өөрийнхөө бодлыг хуваалцаж байгаа болохоор миний зөв байх албагүй. Энэ бол iPad 2 64 GB 2011 онд худалдаанд гарсан. Бид уламжлалт технологиос ухаалаг технологи руу шилжих үеийн анхны хэрэгслүүдийн нэг. Үүгээр бидний доор интернетээр сэлэх, мэдээлэл авах, нийтлэх, бүтээл төрөх, дэлхийдээ холбогдох гээд бүгдийг хийж эхэлсэн. Энэ маш бат бөх, үзэмжтэй, одоо ч ажилтдаг. Үүргээ маш сайн биелүүлсэн. Энэ бол цэнэглэгч нь. Нэг үзүүр нь дэлхийд даяар авь адилхан нэг стандарттай USB залгуур. Харин нөгөө тал нь үгээр цэнэглэгддэг төхөөрөмж бараг үгүй болсон юм шиг байна. Энэ зөвхөн хуучин төхөөрөмжөөр цэнэглэнэ. Үгээр мэдээлэл авч чадхаа бараг байсан. Маш их удна. Өөртөө байсан хуучин зургуудаа л үзэж болно. Энэ зургнуудаа би хайртай л та. Гэхдээ л шинэ апп суулгая гэсэн ч өөрөө гологдно. Нэг зарчимтай шинэ үеийн төхөөрөмжтэй холбогдъё гэвэл холбогдохгүй. Тэгвэл машингийн харилцааны хэрэг бас л болохгүй. Одоо тэгээд яах вэ? Үүнд учир байна уу? Үгээр солиод үзэх үү? Арай ч юу юм бэ? Харин надад нэг арга байна. Зүгээр л хуучнаа шинжилчихье. Гарал үүслэнхтэй. Гэхдээ хамаагүй ухаалаг, бас хурдан. Цэнэглэгчний доод үзүүр яг хэвээрээ. Харин дээд үзүүр хамаагүй авсаархан. Бэнэ? Би татвараа төлөх гэсэн. Онлайнаар төлж болд юм болоо. Цаашгүй надад заах уу?